За түрүү жижилээр бид нар яг энэ деволын тухай, Иесус деволын тухай заасан. Иесус юу заасан талаар ярьсан байгаа. Тэгээд үнэхээр тэрний өмнөх хичээлдэр болохоор Бурханаас ариун гуйл өгнө. Гэхдээ ер нь могоо хэрвээ одоо загас гуйл могоо ихгүй шүү дээ. Буюу эзнээс тийм бозар мухай могоо ч юм уу уртаас хилэнд торхоо шиддэг тухай ерөөсөө яриаггүй тийм байхгүй шүү дээ гэж хэлсэн. Түүнчлэн бас хилгүү чөтгөрийг зайлуулсан тухай хэлсэн. Чөтгөрийг гарч утгад хилгүү байсан хүн эдгэрсэн тухай ярьсан. Тэгээд Иесусыг бас хүмүүс буруутгасан тухай ярьж байсан. Чи бээ зүйлээр чөтгөрийг хөөдөө, чөтгөрийг хөөдөг гэж хэлсэн. Чөтгөрөө хөөж чадахгүй. Амьдрал дээр чөтгөрөө хөөх гэж оролцсон тохиолдлыг би мэднэ. Худлаагаасаа би чөтгөр хөөж ингэж өгөөд нөгөөдгний ясан мөлий гарч байгаа дүрсгэж байгаа ингээ худлаа гарч байгаа тийм харж исэн. Гэтээ тэр нь гараагүй нь би харж л байсан л та. Улаан цам одоо хідэн цаг чөтгөр хөгөөд чөтгөр гараа явцаа одоо та нар зэв зэвэрхэн болсон гэж хэлжсэн үнийг харсан. Ганц чөтгөр гараагүй нөгөөдүүд нь зүг сууж хахад. Тэгэхээр тиймэрхүү юмнууд бол байдаг. Хуурах гэж оролддог юмуд бол гэхдээ эзэж чөтгөрийг хөөхгүй. Эзэн Бурхны мутраар хөөдөг тухай гарсан байгаа. Түүнчлэн дараа нь болоход сатаны хаанчл дотроо хөвгдвол өөрөөсөө сүрч штэ. Би үнийгээ хүн гэсэн тийм бол байхгүй штэ гэж хэлж байгаа. Маш эмх зэрэг журамтай тэднес чинь ингээд одоо тийм дижиталтай ажилладаг тухай ерөөдөө мэдчихэж байгаа та нар бүхэн. Тэгээд хамгийн гол нь бертарыг хүлжээ доторх нь авд юм тэрий чинь хамаг зэвсгийн булаана гэж хэлж байгаа. Тэр үнээр би тэднээс бертаа шүү гэж Иесус яавлаа өөрийгөө хэлж байгаа. Тэгээд дараагийн удаад нь болохоор бузар сүнсээс хүн хөөхөд одоо гэр гэж боддог. Тэгээд гарчаад 7 удаад орж ирдэг тухай ярьжсэн. Тэгээд би хэлжсэн зарим хүн айгаад 7 орчин бити миний чөтгөрийг хөө гэж хэлжсэн. Тийм биш ээ. Та өнөөр Иесусыг хүлээж авсан ариун сүртэй байх юм бол чөтгөр хөөж болно. Тэгээд Иесус үнээр загламаар ялах үед хэдхэн хүмүүс чөтгөр хөөх юм тийм биш. Харин бүх итгэгч нар Иесус Христийн нэрээр чөтгөрийг хөөх тийм бүрэн боломжтой сайн мэдээ тунхаглах тийм зорилготой үнээр одоо бидний дуудлага самар хүн бол хүн хүнд хөрштэй туслах ёстой. Хөршөө өөрөө хайрлах гэдэг дуудлага бүх хүнд өгөгдсөн байдаг. Тэгээд хамгийн сүүлд уншсан ишлэл бол юу вэ гэхээр харин Бурхны үгийг сонсоод сахигчд нь илүү өрөөлдөөё гэж хэлсэн ба. Тэгэхээр Бурхны үгийг сонсоод сахигч гэж ямар үгийг хүний хэлж байгаа зүгээр уншдаг биш уншаад өвөлдөж хийдэг хүн илүү өрөөлдөөё. Тэр махан биеийн ээж аваас илүү чухал шүү гэж хэлж байгаа байхгүй. Тийм учраас гэтээ махан биеийн ээж аваа орхих хай гэсэн утгаар биш. Бидний аав ээж хүндлэрэг гэсэн Бурхны тушаал байдгаараа л байж байгаа. За ингээд үргэлжлүүлээд 29-оос эхлээд хин Бэмба ихч байна уу та? Байс байгаа тий? Бэмбач? Байна. За та скрин шеэр хөө таны co-host болсон байна. За ингээд бэмбагч залбираад хэн залбирч эхлэх үү? Та өөрөө залбирч эхлэх мээр нөө эсвэл яавал дээр вэ танд? Альчин залбираад эхэлчих бүгдээ. Тэгээ. За бүгдээ эзэн бурхандаа хандаад залбирцгаа энэ өдрөө даатгая. Баярлалаа Тэнгэр газрыг бүтээгч агуу эзэн минь ээ та энэ дэлхийн хог хоосон хэлбэр дөөрсгөө харанхуй байхад та өөрийн амьд үгээрээ гэрэл бий болог хэмээн гэрлийг бий болгож түүн дээр тогтох болон эзэн минь ээ газар хөрсөн дээр усан дотор эзэн тэнгэрт байх бүхэл зүйлийг та өөрөө бүтээсэн эзэн бурхан таньдаа талархаж байна. Тэгэд эзэн минь өнөөдөр би таны үгийг уншиж байхад таны үгийг судалж бясалгаж байхад таны амьд хийгээд үр нөлөөтэй үг нь бидний амьдралын бүх талбарт нэвчих болтугай гэж залбирanгуйж байна. Тэр эдгээгч үг нь тэр аврагч үг нь тэр босгогч үг нь тэр амьд үгсэн эзэн минь энд байгаа сонсогч хүн бүрийн зүрх сэтгэлд хүрэх болтугай. Та бидний нүдийг нээж өгөөрэй. Та бидний чихийг нээж өгөөрэй гэж залбирanгуйж байна. Тэгэд онцгойлоод янжмаага таны мотор дөргөж байна. Аавыгаа алдсан аав хандлаа шаналж байгаа. Түүнийн дээр таны амар амгалан түүний тайвшрал байх болтугай. Түүний дүүнэрийг түүний ээжийг бас танд өргөж байна эзэн минь. Үнэхээр таны хайр таны нэгүсэл тэдний хучин ингэртээ тэрэх болтугай гэж залбирanгуйж байна. Үгийг уншиж байхад тайлбарлаж байхад сул дорой миний аман дээр байгаарай. Таньда бүх цаг үеийг даатан эзэн минь бүхэл үйлчлэлийг бүхэл эдгэрлийг даатан сүрж авланд Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Аамен. Амен. За би тэгээд бас муухай ханиадтай байгаа тэгээд ханиад маань бас идэж байна. Өнөөдөр идэгрэн штэ. Амен. Өнөөдөр идэх болно. Тэгээд янжмаагийн гэр бүл дас минь илэрхийлье.
За тэгээ бүгдээрээ Лукийн 11-ийн 29-с 54-ыг хамтдаа уншаад явъя. Тэгээд өмнө нь яг 11 дэх бүлэг дээр юу ярьсан таймыг сая анжмаа маань тавьчихсан тайлбарлаа. Тэгээд 29-с хойш бид хамтдаа уншаад тайлбарлаад явъя. Тугалсан хүмүүс улам олон болох үед тэр энэ үеийнхэн бол хором үеийнх юм аа. Тэд тэмдгийг хайдаг боловч Йонагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөхгүй. Учир нь Йона Ниневчүүдэд тэмдэг болсончлан хүний хүүч бас энэ үеийнхэнд тэмдэг болно гэж. Эсвэл скрин хуваах уу? Тэг скринээ хуваалцчих. Та Хүмүүс маань бас хараад явах зүгээр их те ишлээ. Хажууд нь болж байна уу? Заатагаар. Шинэ гараад хаван байсан чинь. Уун байна хажуудлын таабан дээр нэ. Яаж авах вэ? Хажуудлын дээдлэлт нь баруун тишээ зүүн тишээгээр дээш дахиад нэг дээш та. Тийм ээ харсан. За. Тугалсан хүмүүс улам олон болох үед тэгэхээр энэ үеийнхэн бол хором үеийнх юм аа. Тэд тэмдгийг хайдаг болооч Йонагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөхгүй. Учир нь Йона Ниневчүүдэд тэмдэг болсончлан хүний хүүч бас энэ үеийнхэнд тэмдэг болно. Шүүл дээр өмнөдийн хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож тэднийг яллах болно. Учир нь тэр хатан хаан Соломоны мэрэгэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Тэгэхээр хэрэг бид нар монголчуудыг ч гэсэн харах юм бол манай ээж, манай эмээ өвөө эднэр үргэлж бурхан хэдийгээр бид нар 90-ад оны үед л анхны чуулган таригдсан гэж үздэг ч гэсэн хэрэг бид нар ингээд эмээ өвөө аав ээжтэйгээ яриад суух юм бол олон тэмдгүүдийг эзэн тэнд хэлсэн, тайлбарлсан байдгийг бид нар монголчуудаас сонсох боломжтой байдаг. Тэгээд жишээ нь одоо галуу юу исэн гинлээ. Манай ээж, манай эмээ, манай аав дандаа ярьдаг байсан гэж манай ээж ярьдаг байсан байхгүй. Эрт үед усан галуу болоод энэ дэлхий чинь баахгүй болсон юм байна. Гинлээ гэдэг тухай жишээ нь ярьдаг байсан. Тэгэхээр угаасаа хүн төрлөختөн бурхнаар бүтээгдсэн учраас тэр бүтээгч эзнээ зүрх сэтгэл нь өөрөө ирж хайж, тийм ээ. Тэр ирж хайсан зүрх сэтгэлд бурхан үеэс үед дамжуулан тэмдгүүдийг өгсөөр ирсэн. Тийм ээ. Хэдийгээр Библиэлд бас байгаа шүү дээ. Би хизээч сайн мэдээ сонсоогүй. Би хизээч бурхныг хараагүй гэж битгий хэлээрэй гэж. Учир нь түүний бүтээлүүд нь өөрөө түүнийг тунхаглан, өөрөө түүнийг тийм ээ эзэн бурхнаа тунхаглан бүтээгчээ эрен хайн гэрчилж байдаг юм аа гэж тайлбарсан байдаг. Чинь одоо хүүхэд байхад биологийн хичээл орж байхад бурхан биш тийм ээ анх сарангчингаас хүн гаралтай гэдгийг одоо жишээ нь манай биологийн багш заагаа суужсныг би сандаг байхгүй. Тэр үед би юу бодож исэн бэ гэхэд хэдийгээр би бурхангүй үзэлтэн байсан ч гэсэн тэр үед тэгвэл тэр сарангч нь өнөөдөр яагаад тийм ээ хүн болчихог байгаа юм бод нэгт хоёр тэр сарангчингаас өмнө ямар нэг юм байсан байж таараа да тэр нь юу байсан болоо гэж боддог байсан. Тэр үнэхээр хүн итгэдэг бай, итгэдэггүй бай, тийм ээ. Би бурханд итгэдэг гэж хэлдэг ч итгэдэггүй гэж хэлдэг ч бай хамаагүй. Үргэлж хүн тэмдгүүдийг хайж байдаг. Тухайн үед бурхан Израильчуудад тэр өөрийн хүмүүс ямар тэмдэг өгсөн бэ гэхээр Йонагийн тэмдгийг тэдэнд өгсөн байсан. Есүс Христ олон гайхамшгуудыг хийгээд өөрийнхөө цаг үед амьдраад байхад тийм ээ ялангуяа түүний өссөн төрсөн тэр галилчууд түүнд итгэхгүй байсан. Энэ муу Ясепийн хүү энэ муу тийм ээ тэр юуны хүү можаны хүү байж иж энэ яаж бурхны хүү байж чадах юм гэж тийм ээ түүний тэмдгүүдийг хүлээж авч чадахгүй. Тэр ихэл түүнийг бүр чулуудах гэж хүртэл үздэг штэ. Тэр үед нь яг Есүс тэдний дундаас гараад явдаг. Тэр үед Есүс хэлсэн байгаа. Тэр Йонагийн тэмдгээс өөр тэмдгийг би танарт өгөхгүй гэж хэлсэн байна. Тэгэхээр үүнтэй адилхан Есүс Христ ч гэсэн энэ үеийнхэн ялангуяа Есүс Христ ирснээс хойш бид нар амьдарч байгаа яг энэ үеийнхэн ялангуяа Есүс Христийн тухай авралыг сонсоод итгэчихсэн байгаа. Энэ үеийнхэн өнөөдөр бид нар энэ хамтдаа сууж штэ. Тэгэхээр Есүс Христ өөрөө анхны ирэлтээрээ тийм ээ тэр тэмдэг болон авралын тэмдэг болон бурхан руу очих цорын ганц зам биш үү гэдгийг харуулах тэр тэмдэг болон тэр хайрын тэмдэг болон энэ дэлхий дээр ирсэн бол Есүс Христ одоо сургаал дээрээ би дараа ирэхтэй тийм ээ би шүүгч болж ирэх болно. Тийм ээ.
тэр шүүлт нь аимшигтай байх болно. Би анх эрэхтэй авралын хүү болон Бурхны тийм ээ Бурхны тэр гайхамшигтай хүү болон олныг Бурхан лөө хүүхэд болон авчрахын тулд тэр аврагч тэр нэгүүлсэнгүй нэгэн ирсэн бол би дараа эрэхтэй шүүгч энэ дэлхийн шүүгч тэр агуу нэгэн болж ирнэ гэж хэлсэн байна. Тэгэхээр тэр шүүлт дээр өмнөдийн хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож тэднийг яллах тухай ярьж байгаа байхгүй яллах болно. Тэр хатан хаан яагаад Есүстэй хамт энэ үеийнхнийг яллахаар болж байна гэвэл тэр Соломоны мэрэгэн ухааныг сонсоод алс газраас тийм ээ тэр мэрэгэн ухааныг сонсохоор ирээд өдөр шөнөгүй Соломоны өмнө сууж түүний амаар дамжин яригдах мэрэгэн ухааныг тэр чин сэтгэлээс сонсоод тийм ээ сонсоод үнэхээр чи Бурхны нэгэн байна гэж тэр Соломоны мэрэгэн ухааныг ярьж байгаа тэр Бурхныг таньж тэр Бурхныг алдаршуулдаг байгаа. Тэр хатан хаан байна тийм ээ. Тэр Соломоныг хэдийгээр мэрэгэнгээ сонсоод ирдэг ч гэсэн тэр Соломоны Бурханаас нь энэ иржээ гэдгийг хүлээн зөвшөөр тунхагласан тэр хатан хаан тэр эцсийн өдөр тэр шүүлтийн өдөр үндэснүүдийг шүүхээр түнд итгэдэггүй нэгнүүдийг шүүхээр тийм ээ тэр үеийнхнийг шүүхээр тэр хамтдаа ирэх болно. Шүүлтээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож тэднийг яллах болно. Учир нь тэд Йонагийн тунхаглалт гимшсэн юм а. Үзэгтэн энд Йоноос агуу зүйл байна. Тэгэхээр Йона агуу биш. Харин тэр Йоногийн амаар дамжин тийм ээ танаа хот гимшгүй бол Бурхан та нарыг сүрүүлэх гэж байна шүү гэсэн тэр илчлэлтийг хүлээж авсан Ниневчүүд тийм ээ тэр Нинев хотын хүмүүс тэр харин тэр шүүлтийн өдөр хамт байх болно. Шүүлтийн өдөр хамт байх. Тэр өнөөдөр Есүс Христ өнөөдөр бидний өмнө ч гэсэн тийм ээ тэр тунхагласаар байна. Олон Есүст итгэдэг хүмүүсээр дамжуулан, аглагч пасторудаар дамжуулан, олон иш үзүүлэгч нараар дамжуулан, Библийн багш нараар дамжуулан өнөөдөр Бурхан тийм ээ Есүс Христ хүүгээрээ дамжуулан өнөөдөр илчилсээр байна. Гэрчилсээр байна. Тэгэхээр яг Йонагийн ард байгаа тэр агуу Бурханаас айж гимшсэн Йоногоос биш тийм ээ харин тэр илчлэлийг дамжуулахаар илгээсэн тэр агуу Бурханыг хараад гимшсэн Нинев хотынхан өнөөдөр бас эцсийн шүүлтийн өдөр байх болно. Тэгэхээр хэрвээ Бурхан өнөөдөр чиний амьдрал хин нэгнийг илгээсэн та энэ библи судлалын цагт Энжмагийн хичээл дээр орж ирээд олон хичээлүүдийг үздэг. Олон гайхамшигуудыг хардаг. Та итгэсээр байна уу? Таны зүрхсэд эзэн бүрэн гимшсэн үү? Тийм ээ? Хинч дэнлүүг асаагаад далд газар юм уу? Эсвэл савны дор тавьдаггүй шүү дээ. Харин орж ирэхсэд гэрэл үзүүлэхийн тулд түүнийг дэнлүүний суурин дээр тавьдаг. Биеийн чин дэнлүү бол чиний нүд мөн юм аа. Тэгэхээр бид нар маш хэцүү үе, цөвөн үе, тийм ээ? Олон хуурамч исвэжүүлэгч нар маш чанга ярьж байгаа энэ үе. Аль нь зөв, аль нь буруу ялгахад хэцүү энэ үед амьдарч байгаа учраас бид нар нүдээ цэвэр байлгах хэрэгтэй. Нүд маань өнөөдөр маш олон зүйлийг харж байна. Өдөржин бид нар дэлгэцэн дээр, утасны дэлгэцэн дээр юм уу, компьютерийн дэлгэцэн дээр юм уу, телевизийн дэлгэцэн дээр юм уу, тийм ээ? Ямар нэгэн эсвэл зумын дэлгэцэн дээр ч юм уу. Бид нар дэлгэцэн үед амьдарч байна. Тийм учраас бид нар тийм ээ нүдээ маш их тийм ээ бие минь дэнлүү тэр нүд маань бүх зүйлийг хараад бид дамжуулаад тийм ээ сканердаад тэр бүх авсан зүйлээ тарих маань боловсруулаад тийм ээ тэр махан биеийн маань үйлдэл шийдвэр амьдрал үг яриа болж гарч байгаа учраас бид нар болгоомжтой байх хэрэгтэй. Жишээ нь бид нар харанхуйд гэрлийг асаачаад бид нар харанхуй юм доогуур хайцхан дотор хийждэггүй шүү дээ. Бид нар яах гэж гэрлийг асаагаад байгаа юм бэ гэхээр тэр өрөө гэрэлтүүлэхийн тулд тэр орон байраа гэрэлтүүлэхийн тулд тэр гэрэлт байна гэдэг нь би бүх зүйлийг харж байна гэсэн үг тийм ээ. Харахын тулд бид нар байгаад байна шүү дээ. Ёрын мөнхийн хаана ажилладаг вэ? Дандаа харанхуйд ажиллая. Ёрын мөнхийн чөтгөрийн ихэнх ажлууд харанхуйд хийгддэг. Хинч хараагүй байхад хийгддэг. Тийм учраас бид нар маш болгоомжтой байх хэрэгтэй. Нүд чинь цэвэр байх юм бол бүтэн бие чинь гэрлээр дүүрэн байна. Харин муу байвал бүтэн бие чинь мөн харанхуугаар дүүрэн байна. Иймээс өөрт чинь байгаа гэрэл нь харанхуй байхаас сэрэмжил. Хэрв чиний бие бүхэлдээ гэрлээр дүүрэн бөгөөд өчүүхэн төдийч харанхуйгүй бол энэ нь дэнлүү чамайг цацрагаараа гэрэлтүүлдэг шиг бүхэлдээ гэрэлтэх болно гэж байна. Тэгэхээр өнөөдөр бид нар харанхуй нийгэмд амьдарч болохгүй. Ёрын мөнхийн ажил дандаа харанхуйд хийгддэг.
Бид нар гэрлийн хөвгүүд учраас, гэрлийн охтууд учраас бид нар гэрлийг сонгох ёстой. Тийм ээ? Би түрүүн залбирсан шиг анх энэ дэлхий ямар байсан? Хэлбэр төрсгөө байсан. Анх энэ дэлхий ямар байсан? Хав харанхуй байсан. Бурхны гайхамшигт бүтээлүүд дундаас хамгийн түрүүн бурхан юу бүтээсэн? Гэрэл бий болог гэж хэлэхэд, тийм ээ? Тэр газар гэрлийг бий болсон ба. Гэрлийг бий болсон. Тэр өнөөдөр та биеийн бүх хэсгээ шалга. Тийм ээ? Тэр нүд чинь цэвэр байх юм бол чиний бие тэр аяараа гэрэл болчихно гэж штэ. Бурхан гэрэл бий болог гэж хэлэнгүүт л хав харанхуй дэлхий гэрэлтэй болсон шиг. Тийм ээ? Яг одоо та өөрийнхөө нүдэнд гэрэл бий болог гэж тушаагаарай. Тэгвэл ёрын мөнгийн харамсал хүсэхгүй байгаа тэр бүх талбаруудыг чи харах болно гэсэн. Харин муу байх юм бол бүтэн мэй чинь муу харанхуугаар дүүрнэ. Тэр чи харахыг хүсэхгүй байх юм бол тэр чи гэрэлд илчлэгдэж гарахыг хүсэхгүй байх юм бол зөвхөн чиний нүд биш юу гэж нэ бүр бүхэл бүтэн бие чинь гэж аахгүй. Бүхэл бүтэн бие чинь чиний амьдралын бүх талбар чинь харанхууд бүрхэгдэж тэгээд ёрын мөнгийг нь тэр харанхууд хийх ажил хийх зөвшөөрлүүдийг та өгч байна гэсэн. Тийм болохоор чиний бие бүхэлдээ гэрлээр дүүрэн байгаад өчөөгөн төдийч харанхуугүй байж энэ нь дэнлүү чамайг цацаргаараа гэрэлтүүлдэг шиг чи бүхлээрээ гэрэлтсэн тэр амьдралаар амьдрахыг өдөр бүр хүсэж өдөр бүр тэр нь таны шийдвэр байх болтугай. Есүсийг яриагаа өндөрлөхөд нэгэн фарисей хүн түүнийг хамт үдийн зог барихыг гуйжээ. За Есүс тэгээ шүүлтийн өдрийн тухай яриад тийм ээ. Шүүлтийн өдөр хэн илүү гимших тухай яриад өнөөдөр хүртэл би ч гэсэн та нарт тэр хэмдэг болон байсаар байж штэ гэж та нар идэхгүй гимшгүй байсаар байж штэ гэдгийг тайлбарсныхаа дараагаар тэр харанхуйн тухай ярьж байгаа. Та нар нүдээ гэрэлтэй байх тухай ярьж байна тийм ээ. Тэгэд энэ бүх сургаалаа заагаад дуусны дараа нэг фарисей ирээд түүнийг өдрийн зоогонд өрсөн баг. Тэгээд Есүс хамт тэр фарисейн гэрт очижээ. Түүнийг заншил ясаар хоолны өмнө эхлээд угаалга үйлдээгүү харсан мөнөх фарисей хүн ихэд гайхаад фарисей хүн маань тийм ээ. Бүү фарисей бай та нар гэж Библиэлд ярьдаг шүү дээ тийм ээ. Тэр хуулийг нэг бүрчлэн ярьдаг хүн. Хуулийг чэйжээрээ мэддэг. Хуулийг бүр ингэж дахин дээрээ ингэж уяад тийм ээ. Тэр явдаг хүн байгаа. Хуулийн дагуу амьдардаг хүн байгаа байхгүй юу? Фарисей хүн бүр нүдэн орой дээр гараад яа гэвэл Есүс гараа угаагааг байгаа хоолноос өмнө. Харин эзэн түүнд юу гэж хэлсэн бэ гэхээр фарисейчууд та нар аяг тавныхаа гаднахыг цэвэрлэдэг. Харин та нар дотроо хулгай, дээрэм, хар санаагаар дүүрэн байд. Мөнхүүдээ гаднахыг хийсэн тэр доторхыг мөн хийгээгүй гэж юу. Харин та нар доторхыг нь өглөг мэтээр өг. Тэгвэл бүх юмс та нарын хувьд цэвэр байх болно гэж хэлсэн байна. Тэр фарисейчууд гадаад үдэмжинд маш их анхаардаг. Тэр гой цэвэрхэн байдаг. Тэр дүрм журмын дагуу хувц сунараа өмсөд явдаг тухай. Тийм ээ. Тэр газруудад очиж хуйлууд заадаг, эрхэмсгээр заадаг тухай ярьж байгаа. Харин Есүс тэр хүн гадаад зүйлд ач холбогдол өгж байхад Есүс Бурхан бол зүрх сэтгэлийг хардаг бурхан учраас тэр шууд түүний доторхыг харсан. Тэ та нар аяныхаа гадна талыг цэвэрлэдэг штэ. Гэтэл чиний дотор хулгай, дээрэм, хар буруу санаа, тийм ээ, бусдыг ядлах, шийтгэх, шүүх тэр бүх хорон муу чиний дотор дүүрэн байна штэ. Тэгээд тэр нь Есүсийн нүдээс нуугдчих чадахгүй. Өнөөдөр чи гадна талтай гоё Есүс итгэдэг юм шиг 10 жил Есүс итгэж байгаа, цуглаанд явж байгаа, үйлчлэгч, ахлагч, хинч гэдгийг тийм ээ, пастор, библийн багш царайлаад явж болох ч гэсэн чиний зүрх сэтгэл доторхыг нэвт хардаг Бурханы өмнө бид нар үнэн байх хэрэгтэй. Түүний өмнө бид нар түүнтэй хамт гэрэл рүү орох хэрэгтэй. Эзэн та гэрлээ тусгаач гэж залбирanгуйх хэрэгтэй. Мөнхүүдаа гэж юм тийм ээ, гаднаа хийсэн тэр доторхыг мөн хийгээгүй гэж юу. Бид нар бие биенээ хуурч болно. Харин Бурханыг хуурч чадахгүй юм аа. Тийм учраас бүү мөнхөг бай. Бүү мөнхөг бай. Та өөрийгөө ч бүү хуур. Тийм ээ? Та өөрийгөө ч бүү хуур. Хичнээн жил та өөрийгөө хуурж дотор мөнхөг байдал дотор амьдарч ирэх юм бэ. Тийм ээ, надад эдгэрлэх хэрэгтэй. Тийм ээ, би сул дорой байна. Тийм ээ, би өвдчихсэн байна. Тийм ээ, би Библийг ойлгохгүй байна. Тийм ээ, өнөөдөр миний амьдрал Есүст итгэдэг ч гэсэн болохгүй байна. Гэрлэлт нь болохгүй байна. Өөр хүмүүсд минь болохгүй байна. Тийм ээ? Эзний өмнө. Тийм ээ, би хорон санаанаас салж чадахгүй байна. Тийм ээ, би үргэлж бусдыг шүүгээд байна. Би үргэлж атаахдаг. Эзний өмнө ил хар, тийм ээ? Харин та нар доторхыг нь өглөг мэтээр өг гэж байгаа байхгүй юу?
Тэр доторхыг мөн хийгээгүй гэж юу. Харин та нар доторхыг нь өглөг мэтээр өг. Тэгвэл бүх юмс та нарын хувьд сэр байх бол. Зүр сэтгэлийг бүтээгч нь эзэн бурхан буюу. Зүр сэтгэл мань өдөр бүр эзэн бурханаа эрен хайж, зөвийн төлөө явж идэг. Үнний төлөө хайж идэг. Ашхарж байна. Тийм ээ. Гэж фарисеучуд та нар хоёр нүртэй хуурамч хуулийг ярьдаг та нар золгүй ээ гэсэн. Та нар гаа, сүлүү, төрөл бүрийн ногооныхоо 11-ийг өргөдөг атлаа бурхны хайр, шудраг байдлыг үл ойшоод штэ та. Тэр фарисеучуд мань хуулийн дагуу амьдардаг учраас Библиэлд хэлсэн болгоныг тэд нар хувьчлан хийдэг. Тэд нар 11-ийг авчирдаг. Хураас нь ногоогоо авчирдаг. Тэр гаагаа авчирдаг. Тийм ээ. Тэр сүлүүгээ аваачдаг. Харин зүр сэтгэлийн өргөлүүдийг тэд огт мартчихсан байдаг. Тэр өргөл нь юу? Хайр, бурхны хайр. Тэ? Шудраг байдал. Эзэн шудраг байдлыг өгч чаддаг. Тэд хүний нэр хүндийг эрхэмлдэг учраас тийм ээ өөрсдийнхөө царай нүрийг аврах гэсэн тэр ажлыг үргэлж хийдэг учраас шудраг байдлыг тэд нар үл ойшоодог. Чухамдаа эдгээр нь та нарын бусдыг нь орхидуулалгүйгээр биелүүлэх ёстой байсан зүйл нь юм аа. 11 чухал шиг тийм ээ энэ шудраг байдал нь энэ хайр нь уучлал нь бас орхигдох ёсгүй 11-т дүүцгүүц чухал зүйлүүдийн нэг юм аа гэж хэлсэн. Фарисеучуд та нар золгүй. Учир нь та нар синагогт тэргүүн судалцаалаа. Зах дээр мэдлүүлээ. Хүндлүүлэх дуртай. Тэд ямар хүмүүс вэ нөө фарисеучуд? Алдар нэр хүндэд дуртай. Алдар нэр хүндэд дуртай. Тийм ээ? Өнөөдөр Монголын нийгэм ч гэсэн алдар нэр хүндэд дуртай хүмүүс дүүрэн байна. Дүүрэн байна. Тийм ээ? Би дэлхийн зам байгууллагт 12 жил ажилласан. Бид нар гудамжны хүүхдийн төслүүд маш нэмзэг бүлгийн хүүхдэдтэй ажилладаг байсан. Бид нар чимээгүйгээр үйлчлэлээ хийдэг байсан. Харин хаяа нэг ганц нэг хүмүүстэй хамтарч ажиллахаар тэд нар маань манай байгууллага хийсэн ажлыг манай ажил гээд одоо чинь их хурлынхаа судалчилгаанд яриад явж идэг. Ашиглаад явж идэг. Тийм ээ? Нэг хэдхэн хүүхдэд нэг жоохон туслах гэж телевиз ихний хүлээгээд телевизийн ирэхгүй бол би юм хэлмээргүй байна гэж сууж идэг. Өнөөдөр бид нар алдартай байхыг хүсдэг. Бусдад танигдсан байхыг хүсдэг. Нэг жоохон хийсэн зүйлийн маань телевиз 10-д бүх газараас яриасаа гэж хүсдэг. Христ итгэгчдийн дунд ч гэсэн пастор ахлагч болох үе. Тийм ээ? Алдрыг авах тэр хүний ярмуу хүсэл бидний дотор ажилласаар юм. Харин Есүс яасан бэ? Харин Есүс би энэ дэлхий дээр тийм ээ үйлчлүүлэхээр биш харин үйлчлэхээр ирсэн юм а гэж хэлээд тэр өөрийнхөө дагалдагч нарын хөлийг угаасан байна. Хөлийг угаасан байна. Тэр Филиппоны номыг харах юм бол Есүс Христ тэр бүр бурханы тэр бүх алдраа тэр хайсан. Тэр алдраа хаяад бүр яасан бэ гэхээр тэр хүн төрхтэй болсон буюу хамгийн тийм ээ тэр хүн дотор гимт хүн болж хийсэн. Тэгээд бүр тэрнээс доошилсан. Тэр нь хангалтгүй байсан. Хүн болоод ч Христийн хувьд хангалтгүй байсан. Тэр бүр яасан бэ гэхээр тэр бүр загалмай өхөл буюу тухайн нийгэм загалмай өхөл мэн хамгийн золгүй, хамгийн муу ёрын хараагдсан нэгний өөх ёстой өхөл байдаг тэр өхлийг сонгосон. Яагаад? Чиний авралын төлөө. Миний авралын төлөө. Биднээр дамжин итгэх, ирээдүйд итгэх тэр олны авралын төлөө. Тэр өхөлтөн хүртэл Есүс Христэд хангалттай биш байсан. Тэр яасан? Бүр газрын дор орсон гэж хэлдэг шүү дээ. Үхээд газрын дор орсон. Яагаад? Биднийг дээш нь өргөх юм. Тэгэхээр өнөөдөр бид нэр хүндлийг авах гээл нэг жоохон ажил хийнгүүтэл алдрыг авах гал баах үед бид нар буруу тийшээ явж байна гэсэн. Тэр та нар золгүй яа. Учир нь та нар үл харагдах бушнууд адил дээгүр нь алхаж бүх хүмүүс үүнийг мэддэггүй. Хуульчдын нэгэн түнд багшаа та ингэж хэлснээрээ биднийг бас доромжлоод утаагаад байна гэж хэлсэн байна. Хуульчид та нар мөн золгүй яа гэж хэлсэн. Энийг сонсч тэнцээ бас хуульчхан байсан байхгүй фарисеучуд гэдэг үү. Фарисеучуд хэнийг өрөх вэ? Мэдээж тухайн нийгэмдээ байгаа нэр хүндтэй хүмүүсийг л өөрөж штэ. Тийм үстэй. Өөрсдөө л адилхан хүмүүсийг өөрсдийнхөө зиндаа нэг хүмүүсээ л өрнө үстэй. Их хурлын гишүүд хэнийг өрөх юм дандаа л их хурлын гишүүд алдартай хүмүүсийг л хуримдаа өрнө намайг таныг өрөхгүй штэ. Яг л үнтэй адилхан фарисеу хүн бас өөртөө тухайн нийгэмд хүлээмжшүүлсэн нэгнүүдэд өрсөн байгаа байхгүй юу? Есүс сургуулийг фарисеучудад хандаад ярьж яхад нь хуульч хажуугаар нь ороод найзгаа өмөрж штэ. Өмөрөөд тийм ээ. Ингэж хэлээд биднийг доромжлоод байна штэ. Одоо тэнд байгаа хүмүүсийг доромжлоод байна гэж хэлж байна тий. Утаагаад байна штэ та. Гэхдээ Есүс дахиад тэр хуульч руу хандаад
Хуучид та нар мөн золгүй. Учир нь та нар өөрөд бэрх ачаагаар хүмүүсийг дарддаг хэрнээ өөртөө ганц уруугаач ачаанд хүргдэггүй шүү дээ. Хүмүүсийн дээр маш их тийм ээ хүнд хэцүү асуудлуудыг хуулиар шүүхээр асуудлууд шийдэгдэхэд маш хэцүү, маш их давхраа, маш их хэл хахуул, маш их тийм ээ одоо юу гэдэг лээ хүнд сурталууд явагддгийг бид нар ч гэсэн өнөөдөр энэ нийгэмд мэдж байгаа. Яг тэр үед юу болдгийг Есүс Христ тухайн нийгэмд мэдчихсэн. Та нар өөрөд маш бэрх ачаа хүмүүст өгж дарамтлагдаг штэ. Тэгсэн мөртлөө та нар ганц хуруугаач тэр ачаа тэр хүмүүсийн ачаа хөнгөлөхийн тулд та нар тийм ээ хуруугаач хөдлөгддөггүй штэ та нар. Тэр ачааг нь тэр ард түмний ачааг тийм ээ тэр зов зүдэрж байгаа хүмүүсийн ачааг хөнгөлөхийн тулд чи хуруугаач хөдлөгдгөө штэ. Золгүй ээ та нар гэжсэн ба. Учир нь та нар хишжүүлэгчдийн булшийг барьж босгодогч тэднийг та нарын өг дээдс хөнөөсөн. Ингээл та нар өг дээдсийн зүйлсийг батлан гэрчлэгчд мөн. Өг дээдс чинь тэднийг хөнөөсөн учраас та нар тэдний булшийг босгодог штэ. Иш үзүүлэгчдийг хуульчид үеийн хуульчид фарисеучуд барьдаг тийм ээ. Тэд хөнөөдөг. Тэдний эцгүүд нь өг дээдс нь хөнөөсөн. Эргээд дараагийн хуульчнараа тэрийг нь босгох ёстой байна гэд босгож ирдэг. Та нар түүхийн дуршил ийм л байж ирсэн штэ гэдгийг өг дээдс нь устгаж та нар босгож тийм ээ. Яг л та нар өг дээдс чинь устгасан гэдгийг та нар мэдсээр ирсэн шүү дээ гэж. Тэр Есүс Христ ч гэсэн бас тухайн үеийн хуулийнхан тухайн фарисеучуд тийм ээ шашны удирдагч нар л түүнийг барьж хөнөөсөн штэ. Яг л адилхан. Тэр түүнийг барихаар хөнөөхөр сууж байгаа хүмүүс яг энэ дунд л байсан байгаа аахгүй. Иймээч Бурханы мэрэгэн ухаан нь би тэдэнд иш үзүүлэгч элч нарыг илгээнэ. Тэдний заримыг нь ална, заримыг нь хавчна. Энэ дэлхийн суурьаас хойших бүх иш үзүүлэгчдийн урсгасан цус энэхүү үеийнхнээс нэхэгдэхийн тулд юм аа. Абелийнхаас ахуулаад Бурханы өргөө болон дахлын ширээний хооронд хөнөөгдсөн Захариягийн цус хүртэлх нь энэ үеийнхнээс нэхэгдэнэ. Тиймээс би танарт хэлье. Энэ нь энэхүү үеийнхнээс нэхэгдэх болно гэсэн юм аа гэж. Тэгэхээр иш үзүүлэгч нарыг Бурхан тийм ээ дэлхийн суурьаас ахуулаад өөрийгөө гэрчлэхээр өөрийнхөө аврал руу авчрахаар илгээсээр байсан. Илгээсэн иш үзүүлэгч нарыг тэр элч нарыг алсан. Дармийг нь алсан. Алааг нэгнэгдээгээ тэд хавчсан. Зовоосон. Тийм ээ? Тэр цус тэр эцсийн өдөр. Тэр хүн бүрийн ам, хүн бүрийн урсан цусны үндэс нь эцсийн шүүлтийн өдөр нэхэгдэх бол. Тэр шүүлт хүртэл өнөөдөр тэр ариун хувцас өмсөн нэгнүүд тэр өдрийг хүлээн, тийм ээ? Хүлээн эзний дотор ачгарсаар байна. Абелийн цус зүвгүй байсан нэгэн атаач ах тийм ээ Каин нь түүнийг Абелийн өргөл эзэн таалагд. Харин ахынх нь өргөл сэтгэлээсээ зүрхнээсээ өгдөөгүй Бурхан хардаг. Зүрх сэтгэлээсээ өгсөн Абелийн Бурхан өргөлийг Бурхан таасныг Каин хараад тийм ээ дүүгээ алд. Тэр цус. Захариягийн цус Бурханы дахлын ширээн дээр үйлчилсэн Захариягийн цус. Өнөөдрийг хүртэл тийм ээ сайн мэдээг үеэс үед авчирхаар ирсэн алсан авчигдсан тэр хүмүүсийн цус. Нэгэн ч үр дүнгүй тийм ээ урсаагүй юм аа. Эзэн тэр нэг бүрийг нэхэх болно. Шүүлтийн өдөр нэхэх болно. Өнөөдөр тийм ээ золигтойгоор чамд сайн мэдээ ярьж байгаа. Өнөөдөр золиостойгоор чуулганы үйлчлэлийн өмнө хэдийгээр ямар ч цалин авдаггүй ч гэсэн өнөөдөр итгэмжтэйгээр тань үйлчлсээр байгаа тэр Бурхны нэгэн ахлагч пастор. Тэр сайн мэдээг ярихаар бүх зүйлээ хаяад тэтгэврийн мөнгө бунгууд аваад сайн мэдээний араас явдаг тэр Монгол эмээ өвөөгийн үйлчлэл. Тэр залуучуудын үйлчлэл. Олигтой та итгэлээрээ өсч чадахгүй эсвэл ураг шаруулсаар байгаа ч гэсэн чиний араас өнөөдөр гихт чинь ирж хайж явсаар байгаа. Энэ групп чамайг урьж оруулж ирсэн тийм ээ. Өнөөдөр Янжмангийнхаа үйлчлэлийг хараад би өмнөөс нь заримдаа маш их шантардаг. Би яг энэ үйлчлэлийг хийж ирсэн. Маш хэцүү үйлчлэл. Хүн ойлгодоггүй үйлчлэл. Маш их ядардаг. Би махбодийн хувьд маш их ядардаг үйлчлэл. Тийм ээ. Харин энэ цаг үед би зогсох ёстой гэд ойлгоод тийм ээ зогсоор байгаа тэр хүмүүсээ хүндэлж
тэр хүмүүсээ ойлгож, тэр хүмүүсийн амаар дамжин яригдж байгаа үгсийг зүрхэндээ авч, тэнхэрч, босч, тэр гарын үйлчлэл эдгэрлийг авч, тийм ээ, босч, үнэхээр эзний өмнө зөв байлган хамтдаа бас тийм ээ хэцүү ч гэсэн энэ үйлчлэлийг үргэлжлүүлэн хийсээр байх нь бидний өнөөдрийн үүрэг юм аа. Хинч намайг ойлгохгүй байсан ч, хинч чамааг ойлгохгүй байсан ч, тийм ээ. Өнөөдөр чи цор ганцаараа байсан ч, энэ л үн цэнтэй үйлчлэлийг энэ л цаг үе дуудсан тэр газараа зогсож хийсээр байх нь, тийм ээ. Бидний эзэндээ очих эзэм нэ гэж хадлаараа хийсэн. Гэт очих, тийм ээ. Тэр шүүлтийн үе эзний тэр шүүгч нартай хамт байж тэр эзний илчлүүд итгээгүй хүмүүсийг хамтдаа шүүхээр босгох. Тэр итгэлтэй байдлыг та хадгалсаар байгаарай гэж хэлмээр. Хөөчөд та нар золгүй. Юугэл та нар мэдлэгийн түлхүүрийг авсан хэдий ч өөрсдөө орсонгүй. Тийш орогдод та нар саад болсон. Тэр Есүс Христ итгэдэг хүмүүс бид нар зөвхөн хууль заа. Бид нар зөвхөн Библийн үг заадаг нэгэн бүү байгаарай. Библийг мундаг мэддэг, тийм ээ, мундаг мэддэг нэгэн зөвхөн толгой томтой хүн бүү байгаарай гэдгийг л энэ чинь онцгойлж хэлээд байна. Та нарт мэдлэгийн түлхүүрийг Бурхан өөрөө өгсөн гэж байгаа аахгүй. Тэр амийн үгсийг, тийм ээ, би та нарт өгсөн штэ. Гэтэ та нар тэр үгийг аваад, тийм ээ, над руу орсонгүй. Та нар амь руу орсонгүй. Тийм ээ, мөнхийн улс руу та нар орч чадсангүй. Тэр битгийд тийшээ орсон хүмүүст хүртэл та нар саад болсон гэж байна. Тэгэхээр тийшээ орсон тэр үгэнд итгээд үгийг цэвэр, тийм ээ, хүлээж аваад нэлх хөгжиг хүлээж аваад, тийм ээ, тэр амь руу, тэр хаанчлал руу орсон, тийм ээ, тэр Бурханы гайхамшигт ажлын үйлчлэл рүү орсон нэгнүүдэд хүртэл та нар тушаа болсон шүү дээ. Тушаа болсон шүү дээ. Тэгээд түүнийг тэндээс явсан хуулийн багш нар болон фарисеучуд түүнээс улам бүр олон зүйлийг асуун шалгаад хорслон буцалж илаа. Үннийг сонсох тусмаа тэд яасан? Улам илүү Есүсийг эсэргүүцэж, Есүсийг яасан? Хорсон. Яагаад тэд нар Есүсийг хаа явсан газар нь мянган хүмүүс дагж ирсэн. Мэдээж Есүсийн сайн мэдээг сонсгосон хүмүүс, эдгэрх гэсэн хүмүүс, хоол горьдсон хүмүүс, яагаад гэвэл Есүс мянгаар нь хооллож ирсэн. Хүмүүс дагж ирсний дунд Ууйлынхан фарисеучуд түүнийг үгэн дээр нь унахаах гэж, тийм ээ, үйлсээр нь баригсан хүмүүс бас 100 хүмүүс байж ирсэн байгаа шүү. Тэд бүр олныг асуугаад шалгаагаа тэгээд бүр хослон буцалсан гэж байгаа. Бүр байцах газаргүй. Яг л өөрсдийнх нь үннийг хэлсэн учраас нүүрэн дээр нь, тийм ээ, нуулгүйгээр араар нь биш, нүүрэн дээр нь хэлчихсэн учраас яг Библиэлд бас Библийг ярьж байхад ийм зүйл болдог. Жишээ нэг олон жил цуглаанд явсан эмэгтэй нөхөр нь ерөөсөө цуглаанд явж өгдөггүй, гуйж нэг удаа ирэх болсон байгаа байхгүй юу. Тэгээд тэр өдөр нь бас л нэг сайн мэдээний номоос пастор нь ярьсан байгаа. Энэ цуглаанд дуусны дараа нөхөр нь маш ууртаа эхнэрээ загнаад чи одоо миний хамаг ямиг энэ мэдхгүй пасторд хэлээд байхдаа яад гэв. Тэр нь өнөөдөр тэнд тэгээд бүгднийг миний ямиг ингээд олон хүмүүс дэлгээд яриад гэж байгаа байхгүй. Тэгж нөгөө пастор нь тэр хүнийг огт мэдхгүй, өмнө хизээж харж байгаагүй. Тэр өдөр ирснийг ч мэдхгүй. Тэр зүгээр л Библиэс ярьж ирсэн. Зүгээр л сайн мэдээнээс өнөөдөр би та нарт ярьж байгаа шиг, тийм ээ, ярьж ирсэн. Харин ариунсус тэр хүний дотор ажиллаа хийсэн байгаа аахгүй. Тэр хүн ил гарахыг яасан хүсэг. Тэр дэнлүүгээ хаана тэр харанхуй өрөөнд л ажиллахыг хүссэн. Бид нэр үүнтэй адил байна. Харин та өнөөдөр, тийм ээ, таны нүд өнөөдөр дэнлүү гэрлийг сонгох болтгой гэж залбирч. Өөр хорсон нэг юм биш, тийм ээ. Тэг түүний эсрэг хуйлдцгаан үгэн дээр нь барьж авахын тулд түүнийг юу хэлхийг нь анаж байлаа. Та нар сургаалаа сонсохдоо цуглаан дээр. Та нар энд орж ирээд Библийн хичээлээ сонсохдоо, тийм ээ, эдгэрлүүдийг харахдаа. Тийм ээ, эзэн надад зөвхөн өөр дээрээ хүлээж авч яаж ажиллахыг хүсэж байна. Энэ үгээр дамжуулан эзэн миний дотор юу хийхийг хүсэж байна. Тийм ээ. Энэ зүйлийг хүлээж аваад эзэн намайг бусдын өмнө хинэгний өмнө очиад юу хийгээсэй гэж хүсэж байна вэ гэдэг байдлаар ажиллаж, тийм ээ, эзэн дотор зүрхийг хардаг нэгний өмнө үнэн байгаарай гэж хэлмээрээ. Гэрэл дотор байгаарай гэж хэлмээрээ. Тэгэд өнөөдөр эзний гайхамшигтай ажил үнэхээр таны дотор байх болтугай. Тэр шүүлтийн үе аимшиг юм болох болно. Өнөөдөр би олон саяын 100
Би 2 сар Монголд олоод ирсэн. Олон цуглаануудаар очиж номлосон. Өнөөдөр нэгүслийн үе битгий шүүгээч хүмүүсээ битгий шүүгээж ахлагч пасторудаа битгий шүүж хүмүүсийг цуглаанаас холдуулаач. Өнөөдөр нэгүслийн үе. Есүс Христ тийм ээ шүүх тэр үе хараахан ирээгүй байна. Бид нар яг энэ нэгүслийн үед энэ онгорхой үед олон хүмүүсийг аврал руу нэгүсэл рүү авчрахаар зогсож байгаа үе. Өнөөдөр энэ нэгүслийн үе харин шүүлтийн үе аимшиг үе байх болно. Тэр шүүлтийг төсөөлж гарах нэгэн байхгүй байх болно. Тэрийг мэдж байгаа учраас бид нар тэр шүүлтээс олон хүмүүсийг эзний өмнө аврал руу тийм ээ энэ нэгүслийн үед авчрах энэ үүргийг хүлээсэн хүмүүс. Тийм учраас бүү шүүгээрэй. Шүүлтийг зөвхөн эзэнд өгөөрэй л гэж хэлмээр байна. Эзэн бурхан та нарын дээр гайхамшигт ажлуудаа, үнний ажлуудаа хийж, таны нүдийг хийж, нээж, тийм ээ? Тэр олон харанхууд хийгдсэн ярм үнэгний ажлууд гэрэл дотор илчлэгдэж, таны амьдралын бүх талбар, бүх харилцаан дээр, тийм ээ? Эзний гайхамшигт эдгэрэл, ариун сүнсний угаалт, цэвэрлэгээ хийгдэх болтугай. Тэгээд тэрийг хараад олон хүмүүс бас Есүс Христэд итгэх болтугай гэж өрөмөр байна. Асуух хүмүүс асуулт байвал асуугаарай. Амен. Маш та. Өнөөдрийн сургаал бас жоохон амархан биш те. Угаасаа Иесус өөрөө нэлийн зэмлсэн байсан те. Тэр үнэхээр сургаал нь биднийг босгон байгуулахаас гаднаас зэмлэг сургах, уран самлаа орчихгүй гэсэн зүйлүүд байдаг баа. Тэгэхээр одоо гэрчлийн цаг руугаа орё. Хэдүүлээ би юу вэ? Бичлэгээ зогсоогоод дахиад бичлэг гинэ.